Нийтийн аж ахуйн салбарын мэдээлэл хүргэх өргөө подкаст. Өдрийн төргийн үзэгчтэй нийтийн аж ахуйн мэдээлэл хүргэх өргөө подкаст хамгийн анхныхаа дугаараар үзэгч та бүхэнтэйгээ уулзж байгаа лээ. Өнөөдрийнхөө дугаарын зочноор орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 1-р төвийн дарга Самбууд Оржийг энэ студидод ирсэн юм. Өдрийн төргий. Баярлалаа өдрийн. Нийтийн аж ахуй 90 жилийн ой тохиож байгаатай холбоотой хамгийн анхны зочин болж орж байгаа нь их бэлгшээлтэй болоо гэж миний хувьд бодож байна. Та манай үзэгчд өөрийгөө танилцуулаач. За баярлалаа. Намайг Гонгор Жойн Самбууд Орж гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Санд суманд төрж өссөн. За одоогоор бол орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа хэрэглэгч үйлчлэх төвийн нэгийн даргаар ажилладаг юм хүн байна. Салбартаа ер нь хэдэн жил ажиллаж байна? За энэ салбарт би одоо 24 дахь жилдээ ажиллаж байна. 1997 оны одоо тодхон санаж байна 10 сараас одоо энэ системд сонгоны харихын дүүрэгт хөдөлгүүрийн бирж бүртгүүлээд тэгээ хэд хоноод очисон чинь хөдөлгүүрийн бирж дээр очисон чинь нэг стандарт нэг аг норчин байна. Орон сууцны нэг аг норчин маань 12 дугаар контор тэгээд би станцаас нь жоохон айгаад тухайтэй тэгээд орон сууцны 12 дугаар конторт одоо нурчин гарах ажилд орж ирсэн. Та гэр бүлээ танилцуулбал. За манай гэр бүлийн хүнийг бүдээгийн Ундрмаа гэдэг. За энэ систем бас одоо 26 дахь жилдээ ажиллаж байгаа. Одоогоор бол орон сууцны удирдах газрын хэрэгжил үйлчлэгч 15 дугаар төвд ахлах нэгтлэн бодогчоор ажилладаг. За бит хоёр бол 5 шар буюу одоогийн хүүт 16-ад анх одоо 99 онд танилцж ирсэн. Тэгээ одоо хамтран амьдраад 3 охинтой ингээд амбул тавуулаа амьдарч байгаа. Одоо 16 хэрэглэгчдэд үйлчлэх төв байгаа те. Эдгээр дундаас нэгдүгээр танай одоо байршлын онцлог гэж юу вэ? Давуу тал юу вэ хамт олонны? За байршлан дээр ч онцлог гэсээд байгаа. Манайх ч одоо хамгийн наран ургах зүгт нь байдаг. Тийм учраас одоо хүүт нэг гээд би хамт олондоо бол уриалж хэлдэг. Нэг гэсэн нэрэндээ байхын төлөө ажиллая гэдэг юм урайтай бол манай хамт олон ажилладаг байгаа. Ер нь бол хамт олоныг спорт бас бүрдүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Тэгээ энэ жил бол манайх 3 сард өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаж хүч бололцоогоор одоо чирэгжүүлэх заалыг ашиглалтанд оруулж нээлттэй хийсэн байгаа. За энэ заал ашиглалтанд орсноор бол манай ажилчид эрүүл чирэг болох чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх ийм доод талтай одоо заал бий болсон байгаа. Гагнуур яг хаана хийж сурсан гэдэг? За гагнуурыг бол одоо нөгөө хөдөө сумынхаа техник мэргэжлийн сургуульд одоо 8 дугаар анги төгсөөл одоо Темс тухайн үед орол гагнуурсны мэргэжлийг одоо тухайн үед бол их сонирхож шохоорхож эзэмшиж ийсэн. За намайг анх одоо энэ орон сууцнд орж ирэх үед бол маш одоогийн байдалтай харьцуулах юм маш хүнд байсан. 5 шар маань одоо нэгдүгээр хэлхийгээр халдаг, шугам сүлжээ их агардаг, шугамын бөглөрл ихтэй. Гагнуурч юм бол одоо баг гэртээ харихгүй 2-3 хоног тохиолдлууд бол их гардаг байсан тухайн үед. Байраар нь ус хаацсан, хороолоор нь хаацсан. Тэгэл нөгөөдгийг хааж одоо гагнжил дуусахгүй бол айлууд усгүй болдог, халаалтгүй болдог. Тийм учраас гагнуурчин гэдэг бол маш хариуцлагатай ажил. Тэгээд заавал дуусгаж ижил одоо тэр айлуудыг халаалттай, халуун устай болгосны дараа л одоо буудаг ийм онцлогтой. Тэгээд гагнуурчнаар би одоо орон сууцны системд яг 5 шардаа бол 2 жил ажилласан байгаа. Тэгээд тухайн үед одоо яг үннийг хэлэхэд бол үндэ залхаад ажил нь барагдахгүй, гэртээ харихгүй бас 2-3 хоног тийм учраас засварчин болохоор шийдээд 1999 онд одоо энэ удирдах газрынхаа сантехникийн засварчны курст сураад сантехникийн засварчин болоод тэгээ байр хариуцсан засварчин болж ирсэн 99 онд. За тэгээд засварчин болоод 6 жил одоо 5 шардаа байр хариуцсан засварчин хийж ажилласан байгаа. За энэ хугацаанд бол оройгоор 10 төгсөөд, оройгоор тийш төгсөөд 2005 оноос одоо энэ орон сууцны конторуудыг менежментийн гэрээгээр хөвчлөх үед бол одоо энэ 11-р хорооллыг хариуцсан EV компани гэж байгуулагдсан. За энд бол шууд засварчнаас нөгөө тийш төгссөн мэс учраас ахлах инженерээр одоо ерөнхий инженер гэдэг байсан тухай үед. За ерөнхий инженерээр 2004-өөс 2012 он буюу менежментийн гэрээ цоцлох хүртэл одоо 8 жил ерөнхий инженерээр ажилласан байна. Тэгэхээр одоо яг системийн бахархал яг таны хувьд юу гэж хардаг вэ та?
За бахархал гэдэлгээр хүмүүс янз янзаар л ойлгох баг. Бидний одоо бахархал гэх юм бол одоо хэрэглэгчд үйлчлэгээд одоо ая тухтай амьдруулах одоо эмнэлгийнхэн бол эрүүл энхийн төлөө гэж ажиллаж байна. Цагдаагийнхан амар тайван амьдралын төлөө гэж ажиллаж байна. Бид бүхнийх бол бидний үйлчлэгээ таны ая тухын баталгаа гэдэг энэ оршин суугчдынхаа одоо ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 24 цаг тасралтгүй одоо халаалт, халуун хөөтөө ус, бохир усыг татан зайруулах, за түүнтэй холбогдсон гомдол санал дуудлагыг барагдуулж ажилдгаараа онцлогтой мэрэгжлийн одоо байгууллага юм. Одоо мэдээж яг таны одоо гагнуурч нар орж исэн шиг насны үеийн залуучууд салбарт бол маш ихээр ажилладаг баг. Ямар байгаасаа гэж үздэг байдаг? За залуучууд би бол одоо өөрөөрөө бас жишээ авч одоо бахарх нь гэх юм уу юу гэх юм бүх юм одоо зөв болвол зөв одоо байх юм бол зөв сэтгэлтэй байх юм бол одоо бүх юм өөрөөс чинь шалтгаална гэдгийг одоо сануулж хэлдэг. Би бол одоо ингээд засварчин ерөнхий инженер одоо ингээд дарга хийгээ явж байгаа нь бол надаас өөрөөс шалтгаалж түүнээс надад намайг татаад ч юм уу одоо юу ах тийм хамаатан садан ах дэмжих одоо тийм хүн байхгүй. Аудит зэрэгтэй явж байгаа нь бол хүний итгэлийг алдахгүй одоо хийсэн ажилдаа эзэн болохыг хичээж ажиллаж явсны л үр дүн. За мөн хажууд нь бол хэлэхэд сайн ханийн дэмжлэг бас энэ бас чухал нөлөөтэй байгаа л гэж үздэг. Одоо манайд 18 та засварчд 20 та засварчд байдаг байхгүй. Тэгээ та нарын ирээдүйн бол та нарын гарт байна. Тэгээд одоо би бол одоо яг үдий зэрэгээс нь үдий зэрэгт хүрээд явж байна. Та нар хэдэн настай тэтгэврт гарах вэ? 60 настай. Тэгээ одоо 40 жил засварчин хийх үү? 4 жил дээд сургууль сурах уу? Тэгээ 4 жил дээд сургууль сураад одоо 36 жил инженер дарагч байдаг юм одоо цааш нь сураад явах уу? Тийм учраас та бүхэн бүх юм өөрөөс чинь шалтгаалнаа. Өөрөө хичээх хэрэгтэй. Өөрийнхөө хүсэл сонирхлоор явах хэрэгтэй. Заавал сантехникийн одоо засварчин инженер болох алгүй. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу одоо сурж мэд өөрийгөө хөгжүүл гэдэг тал дээр нь бол зөвлөж хэлдэг. Өөрөөрөө жишээ олох гэх юм. Тэгэхээр ер нь бол хүн болгон математикч болох албагүй гэдэг үг байдаг. Та энэ түүг одоо санал нийлэх үү? Нийлнэ. Би ч гэсэн одоо яг өөрийгөө бол өнөөдрийн хэмжээнд хүрчин ч гэж одоо мөрөөдөөчгүй зүүдлээчгүй явж исэн. Миний багын мөрөөдөл бол тракторын жолооч болно гэсэн л мөрөөдөлтөд би ч одоо явж исэн шүү дээ. Манай тракторын жолооч Хадлангийн баригдын дарга хийдэг хүн байсан. Тэгээд би ч одоо 93 онд Темсэд төгсөөд ажил байхгүй. Тэгээд 93-аас 94 онд цагаан толгой хувьцаат компани сумынхаа одоо цагаан толгой хувьцаат компанид 400 төлөлөх хонь аваад 2 жил хонь хариулсан. Хончин хийж исэн. Тэгэл одоо хот руу 94 оны намар орж ирээл тэгэл одоо хүртэл өдөрж байгаа. За залуучууд танд хэлгээд бол яг хоо эхлээд ажлын гараагаа эхлэхгүй бол одоо манай жишээ болгоод хэлэхэд бол тест өгсөн. Одоо дархны тест өгсөн, эмтгийн тест өгсөн, ер нь дээд сургуульд өгсөн засварч зөндөө байна. Дипломтой засварч. Тэг бид нарт юу гэж хэлдэг вэ? Та нар хайрын 4 жилийг одоо цаг үрээд, мөнгө үрээд төгсчхөд тэгээд одоо засварч хийгээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ залуучууд одоо энэ ялангуяа энэ сургуулийн төгсөж байгаа хүүхдүүд нь мэрэгжлээ хэрхэн сонгох вэ, зөв сонгох вэ гэдэг тал дээр нь анхааруулж хэлэхгүй бол ингээл залуучууд одоо яг ийм хайрын мөнгө цагаа үрсэн л ийм ажил болчиход байгаа. Одоо манайд яг тийм засварчд бол одоо байна, зөндөө байна. Тест өгсөн мөртлөө засварч хийгээд. Одоо инженер их ямар тийм чадвар байхгүй, чадамж байхгүй. Ийм. Тийм учраас залуучууд хандхад өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу одоо мэрэгжлээ сонгоод явбал арай үр дүнтэй юм болов. Түүнээс одоо аав ээжийнхаа шахалтаарч гэх юм уу сурчаад дараа нь ингээ нөгөөтг нь ямар ч хэрэггүй цаг өнгө үрсэн л асуудал болж байгаа. Дургуй төгсөхгүй гэдэг шиг тий. Гэхдээ одоо олон жилийн өмнө ажилд орж ирсэн одоо орон сууцны газар орон сууцнтай ажил удирдах газар одоогийнхтай харьцуулбал ямар байсан бэ? Одоогийн агч дэвшил таны юу одоо ахиц дэвшлийг та юу гэж харж байна? Одоо энэ техник технологи хөгжил дэвшлээд байгаа бүх юм өөр болсон шин. Тийм. Тухайн үед бид нар ч одоо миний бүр тодхон сандаг юм бол цалингаа авах гэж бид нар чинь ойчралдаг нэрвийнхаа үүдэн
тухайн үед нөгөө үйлчлэгч лифт чин одоо баг бүх хүмүүсээс манайх чинь 150 гаруй хүнтэй байсан. Цалингаа авах гэж л өстөн бүүн очир дараад л үүсгдэг байсан. Анхны жишээ болох тэгэл тийм ба штэ. Таны анхны цалин хэдэн төгрөг байсан? Та яг юунд зориулсан бид тэрнгүү? За би зүгээр анхны цалингаа аваад айгүй сэтгэл дундуур санагдчихсэн. Тухайн үед ягаад гэвэл би урд нь нөгөө сэргэлт улсын үйлдвэрийн газар гэх тэнд бас нэг 7 сар харуул хийсэн. Гэрээт харуул гэдэг. Тэгээд тэнд харуул хийхэд би баг 40 мянган төгрөгийн цалин авдаг байжгаад тэрийгэ болоод нөгөө цэрэгт явсан хүн аавна гэдэг. Тэгээ би болчиход 10 сард орон сууцанд орсон чи 11 мянган төгрөг авсан. Сарын цалин. Сарын цалин. Тухайн үед бол тэгээ нөгөө 40 мянга авч ирсэн чи 10 мянга авахар ямар сайн байх вэ? Тийм шүү дээ. Тийм. Тэгээд тухайн үед бол айгүй эвгүй санагдсан. Тэгэл явандаа дасаал бид нар чинь нөгөө сүүлдээ цаг зэрэг нарийн дээр цалинждаг болж нэгээс үдсэн. Тэгэл одоо өнөөдөр бол бүх юм өөр болцсон, шинжлэхдээ дагаад хөгжөөд явж байгаа. Тэгээд хамт олонтойгоо хамтдаа өнгөрүүлсэн жаргал зовлонтой үе, хөгжилтэй үе юу одоо ямар үе хамгийн сэтгэл тодхон танд үлдсэн байдаг вэ? За системд ороод одоо хөгжилтэй дурсамж бол зөндөө байдаг. Тэгээ би энэ 11-р оролт байсан. Одоо инженер байж байгаа хоёрхаа нэг жилтэй юм яриа та. За 11-р оролт тухайн үед бол одоо Сэлбийн 500-ийн төгсгөлгээд халаалт айгүй муутай. Угсармал байрууд 9 давхар байрнууд. Халаалтын гомдол маш их ирдэг байсан. Тэгээ сүүлд нь дулааны өр ашигын төсөл мөсөл хэрэгжээд ер нь халаалт нь харьцангуй гайгүй болж ирсэн. Тэгээ тухайн үед нөгөө айлууд халаалтын мөнгийг их асуулах гэж хэрүүл оруулал хийж гэртээ нөгөө цахилгаан тэн мэн тавиад худлагаасаа тийм юмнууд их гардаг байсан. Тэгээ нэг өвгөн намайг айгүй загнадаг байсан. Чи юм манууха юу хийдгийг чи манайхаа алахгүй байна. Байрны мөнгө хасч өг энэ төр гэл. Тэгээ би хасч өгдөг байсан. Заримдаа том өрөөгийн нэг халаалтын нэг орой өмөө хасч өгдөг байсан. Тэгээ нэг орой ажил дээр сууж нөгөө өвгөн чи ороод ирлээ. Манай халаагүй л байгаа чи энэ сард бас мөнгө хасч өгөрөө гэд. Тэгээ би тухайн нөгөө инженер нээсэн болохоор халаалтын горим ямар байгааг тухайн үед мэдчихсэн болохоор за хоёул танаад орё гэнэ. Тэгээ нөгөө өгнөөс нь дагуулад орсон хаалгыг үтсэн чи эмгэн сарпанчтай хаалган. Тэгсэн нөгөө өгөн чи эмгэнээ загнаа яаж. Чи яагаа нүцгэлчээ гэж загнаад. Тэгээ том өрөөндөө нэг тэн тавьсан байна. Тэрийгэж холбоогүй өрөөнүүдийнх нь порчнууд онгорхоо. Тэгээд нэг юм бас болж хөгжилтэй тийм. Энд бас нөгөө нэг яг таны яриг сонсож байгаад яг системийн үйлчлэгийн онцлог харагдаж байна л та. Одоо нэг цагт бол бүх үйлчлэгийг бид нар утаснасаа ч юм уу гэрээсээ ч ингээд авах боломжтой. Тэгвэл бид нар бол заашгүй нөгөө хэрэглэгчтэй очиж үйлчлдэг гэдгээрээ бас онцлогтой байгаа тийм. За тэгээд та бүхэн бас ярилцлагын цаг өндөрлөх ерөнд өгч байна. Тэгээд бас таны яаж амжаагүй зүйлээр үзэгчтэй хандаж хэлэх боломжтой. Бас залуу хойч үедээ за мөн одоо нийтийн аж ахуй 90 жилийн үетэй холбоотойгоор нийт салбарынханд залуу хойч үедээ бас та юу гэж хэлмээр вэ? За баярлалаа. Тэгээд нийт одоо системийнхаа энэ системээр угалдаг азаа буурлууд ажилтан албан хаагч нартай нийт аж ахуйн 90 жилийн баярын мэндийг хүргээд ажилд нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Таны ажил бас гэр бүлд нь ад жаргал эрүүл их бүхний хүсэн өрөөё. Нийтийн аж ахуйн салбарын мэдээлэл хүргэх өргөө подкаст.